болий. Би ямар аймар юм бэ? Бушууг маргааш болоос. Ариг болий гэж заасаа олноо мөн чи надад аригтаасаа нэг давтартайгаа шиг сурмаар юм та. Ямар муухай чи. Яасан? Габайгоос гавьяа гарахгүй чи юу дам. Ийм бодлоо хэлчихсэн. Хин? Чи. Би юу? Чамаас өөр юм бэ тийм. Өчигдөр баян годоос гараад л одоо бас согцсон юм байна гэдэг такси барьчихгүй такси барьлаа төв зам дээр гараад. Сууд түшиж. За. Чи суугаад хатаа гэсэн гадуур буцаа шууд зам дээр дэлгээд тэгээ шууд боржур дэлгээд тэгээ замыг боржур дээ. Яна тасарсан байж тээ. Тэгээд гэртний өргөд өгөх яасан бэ намайг? Гэртний өргөж болохгүй гэж яах юм. Одоо болохтой хүү амт хараад байстай болчихлоо гэж. Чи хинбэ намайг болгодог гэж өстөж ирээд үрсгэж чин. Тэрний муугаа үзүүлдэг утсан өдөр чөпгээд авсан. Алах чи гэж тээ. Авгаа чи юу гэж? Авгаа юу гэж надад маяа тийм юм гурав орогдоод яг голоор нь орсон төсгөл явчлаа гэж хэлэхгүй өөр гэж бодоо. Чаас янаас туучлаа. Ямар амар юм бэ? Манайха ууж идэхдээ жоохон хэмжээ хязгаартай. Ямарваа нэг юм тохируулж хэрэгэл сурал та. Яагаад юу нэг чиг хэрэгж болдгүй юм? Би бол дандаа л тэгэж тохируулж хэрэгэлдэж штэ ер нь бол. Яа энэ хүүхд чи яаж ингэж ярьж чадж байна? Жинхэнэ давтаргүйцэн хүүхд чи штэ. Яна би яасан? Яасан бидэд өөрчтөр нэгд хурмаа хийж байгаа залуугийн чи цоо ширтээд л ямар ч аяасан хажууд нь ингэж гойж чиж үжиглээ хэвээр. Хурмилж байгаа хүүхний зөвөг чихүү өрсөндөө чи чаавал. Өөш манайха өчигдөр хөрмөн дээр би яасан бэ? Чи ч өчтөр хөрмөн дээр байгаагүй өөрчтөр шаас огтоо явсан эсвэл солиороод байгаа. Тийм үү? Үй дарга. Дарга. За сахаа бас нүмний дарга. Голцгоороо солихгүй яагаад. Даргын нүр ам чи яагаа байж байгаа. Яагаад вэ дарга? Гэртээ хараагүй явж байна. Хаана дарга? Төрийн хамгаалалт тоноод. Төрийн хамгаалалт таны. Ирүүжүүд. За. Ямар муухай. Тийм нэг хүний уул шагаасан байдлаар яадаг юм чи. Наад нэг балер цагаа татаараач. Та чи яхаараа ирүүлжүүлэх тундээ. Та чи бүр таньдаг машина хай бүү зогс гэж ойлсоор байгаад суугаа явсан гэсэн шүү дээ. Үхсний тэндэг машин байх үү тийч. Ирүүлжүүлэх машиныг ингэсээр угаа суугаад явсан. Уул зогсоогүй өнгөрөө явцсан. Амуусан микронууд гээд араас нь гүйж байгаа. Улаан гэрэл дээр зогсоор таалхын онгоолоод орсон бөөн цагтаа. Буцаагаад хаахсан ороод ирээ гэдэг. Тэгээд цог явсан. Өөрхийн замаас над чиг нь суусаас уусан. Төмөр зам уруудад явхаар яг манай гэр харагдсан. Ах нь ингээд уучих манайх энэ байна гэсэн. Та ямар такси таяа юм. Тэгээд бас муу хүний заяа завгдчихээр эрүүлжүүлэх нь засварт ороод нээх нь болж байгаа юм. Тууц хайчлал би орлоо. Цацтай бас баяр хүргийн дарга. Чи юу баяр вэ? Юут баяр гэдэг. Одоо аймаа одоо өргөдөх юм биш дарга. Очоод нэг дуудуулах хэрэг гарах юм уу яа. Ховц тайлх юм биш эрүүлжүүлэх юм шүү дээ. Би тайлахгүй би бас айгуулын дарга хүн байна гэсэн. Оо тийм үгүй. Нарийнхаа гинж гараж ирээ хоёр ороогоос тайлал. Та би хаач авах би хаач авах. Тэг чи юм дарга зэрэг хамаагүй байдаг юм биш. Наад ууж идэхэл Харин тийм ээ. аргатайхан л байхгүй. Ахмаар л байна. Ууж чадахгүй юм бол бүр болох хэрэгтэй юу? Чи бол бүр болмоор биш. Энэ одоо ямар муухай согтдгийг. Яасан өндөр юм. Өчигдөр өмсөн дүүбэл нь ямар өндөр юм. Тэгэл нэг ирээн подвалт өмсчих. Тэрүүгээр нэг согтуу анаа шиг байлаа. Хүн нэг тасаад ундаг да. Тасахгүй тэгээд яваад. Тэгээд ямар муухай бүжиглдэг юм. Яг тэр голын ширээн дээр очиод тэр ууцны тэр хонгон дээр нь гараад тавиад бүжиглэх. Тэр ууцыг одоо юу гэж санаад байгаа юм. Тэр боогны орой дээр угаа шат тосыг толгой дээрээ тавиад ингээд. Нэг тосоо. Арайш нэг байлгүй дарга байд. Тэгээд тэрүүгээр нэг босцсон уул боо ингээд яваад. Уул боо гэсээс дарганаач бүр тавган дээрс нь хоёр уул боо ууландаа ичээр бүр конкигоор болгоод явсан юм даа. Гаж ихтэй одоо хотлоо ярих. Үгүй яг чи. Би тэрийг хараагүй. Чи над нүдамаа яатсан. Одноо өшгөсөө өчтөр. Нэг нүдийг адилхан болох юм уу Яах юм. Чи энэ одоо ямар байлаа? Манай авгаа намайг сүүнд оруулдгийг. Тэр нөгөө найр хийж байгаа л яаж том шаацсан баартай хайрыг тавьсан. Тэрэнд би усанд орно гэж ингэж зогсож. Би юу? Марагтайхан
байна шүү. За. Чамайг яг шумбахад үсэрхэж би барьж авсан шүү. Оо яа орчоогүй юм шүү. Наад ууж идж байгаа нэг аргатай юм байна шүү. Юу бүгд л бадарцгаасан юм те. Таач бүр огт гэмгүй шүү байх чи. Хатам аав хандраад байгаа юм яа. Ямар ч бүжиг болсон аавтай нь очиод ингэ зогсож. Лаав бас дуртай. Хөл муутай гэж ингэ хэрэг тойроод ингэ очих. Би яах вэ? Бас төвний чи бас уран мурмын бодоол хөрхий бас аятайхан сэтгэл санаа сайхан байх гэж бодоод л. Тэр одоо бүжиглж гэнэ үү? Хөлн газар өрөхгүй л хэлдэж байна. Та ч гэсэн согтохороо давтаргүй юм байдаг шүү. Чатарсаа яаж байгаа юм? Баян болоос гараад хам хувцас тайлж шийдээ. Шалбаар тэрийгээр ингээд давхаад сард вэ шаарга шорон дээр өнгөрөөл. Тийш давтаргүй ч болохгүй шүү. Саранд бие шарж боломгүй л шүү. Муха хорсд юм бэ. За яг би саранд бие шарж. Та тэр зам дээр хэвдэж 20-30 машин төвчдөг нь яаж байгаа. Түрүү төөтөө ярьсан ямар олон ярьдаг боловч тийм. Яг тэрий хөвчээд. Тэр машины жолоос наа сохтоо өгнө аваач гэдэг. Би бүгдтэй хэрүүл хэлээс та нар уудгүй юу? Марагтай л баймар биш. Юу өмсцээ би чинь. Ой ихнэр өвдөө гарахгүй арихч тэгээд тэр цамц юм шиг гараад. Чи ямар баялаар согтдөг юм бэ? Ер нь манайхан зэрэг сайхан согтдөг юм алгаа. Хамаг хувцаа тайл согтдох юм. Өчигдөр би нэг шансан тороо ичсэн надаа. Сэрэ гутг бариад шансан тороо дээр очсон. Торооны оронд энэ хэвчихлээ шүү. Хамаг хувцаа тайлсан. Яавал амдаа зууцсан ингэж асуусан. Ямар муухай адилхан гэж. Яав нэгжээсээ санагддаг. Аавс чи. Тэгвэл баг төсөл хийсэн баг. Эггүй хамдурч юм чи. Аавс юм бэ чи. Гэмтэр. Яаж? Машин хүргүй дээ. Яа. Тэр өчтөр ресторанаас гарч яваад тэгээд юудтай маргаатаа цамцтай байсан шүү дээ. Тэрийг өмсөж цагдаад мэддэггүй тэрийг өмсөж явсан баггүй. Тэгээд төвшүүдийн зам өмнө гарч явсан чинь эндээс нэг машин би торсон. Юу машины болоог харахад ингэ эргээ хартаад малгай дотор эргээ харчихсан. Тэр тас. Ингээ малгай дотроос эргэж хармаар юм байна. Зам барахтаа малгайгаа буулгаж юм байна. Амар юм байна. Үхээгүй нэг юм да. Харин тийш. Оо, хормын эзэн ирлээ. За, аягүй. Салчлаа. Орны гол эзнийг арих ухад өнгөрөөж чадахгүй. Та өргөө гэж. Та нарын яаж гэх юм? Мөн Батагхийн орны хамт олдороо хоёр зохион байгуулалтыг дарганд хөдлөе гэж хөдөлсөн. Тэгээд Худургуудыг бэлгээр нуралтуулах гэдэг та. Тийштэй та тэгсэн штэ. Та чи хүргэний тал хөргөгч өглөө. Миний тал өгөө бүгдээрээ босож харцгаа аягац. Хорд нурлуулаад малсан штэ. Тэр гайгүй. Манай ээж амьд хатан байж мэн сууж хат урд нь очивол их нүгцүүний шүлэг унших юм аа. Тий. Оо яа. Суултаа хоёрын ээж анд дээр тасуугааш тэгсэн чи тааж бүр зүсэж ирж байгаа нэг цэцэг бариад ээж таны гайдаг цагаан зогцсон чи цэцэг өргөе гэж хүзүү дээр цэцэг тавиад гэсэн штэ. Тэгээд найрны хамаг уур амьсгал ивдээ. Тий штэ. Та тэгсэн штэ. Том ухаа гэдэг. инглигээс салж байгаа. Гүү. Хатан маа манай тал руу нэг өдөө өөргөө дамжуулахгүй юу? За. Хөөрг явж байгаа алах утсан. Хямц бүүмд. Бооса баялаар хулгай чимнүүдийг эцээ энийг 20 оруулж ял да гэж. Харин тэгэл тэрнээс чи болоод танай тал хулгайч манай тал хулгайч битээ хуцгаар найр өндөрлөж байгаа юм чи. Өгш. Тэр муу хулгайчиг одоо сүүчийг хугацах гэсэн. Өгш. Хаа. Хулгайч гэснээс сая цагтаагийн газар нэг хөөрөг үлдсэн шүү. Дараг бууцсан байж штэ. Хаач одоо юм буудгүй одоо юу да? Ингээд яагаад ингээд гармаалчихгүй юу та? Та яаж байгаа юм бэ? Найдвартай газар байгаа. Би тэр чи аваачгүй. Цагтаагийн газар байж байгаа. Одоогоо ч авъя. За тэгээд тэр Хамтраа шүү дарга. Дарга. Ашиг. яасаар ярьд юм чи. Асаа мэцгаа. Гүн дарга гадаа нэг хоёр японочууд ирж дээ. Хайтаа уулзах. Гүн манай музейг үзэх ёстой гинөө. Чи шатцсан музейгээс юу зүлэх гэж байна? Баяр тийм л дээ. Гэсэн чи одоо бид нэр энэ 6 сар захиалга авсан байх юм. Энэ гэрээ контрактын. Яг одоо 6 сард ингээд гэрээ контракт хийсэн байдгийн байж.
Чи үнэ л хэлэхгүй 7 сарын 1-нд бид ийм болгож мэдээгүй. Үзигээ ингэ шатаалж мэдээгүй гэдэг үнэ л. Одоо яа Нэгсэн энэ хараа $1500 урьдчилгаа аваад игээд. Одоо энд нь ороогдоод бид нар баларлаа штэ дарга. Хөөш. Энэ мөнгийг чаваад би цалин тавьчихсан шүү. урьдчилгааг нь уу? Тэгээ яах вэ? Үзүүлэх үзмэр байхгүй юм чи. Та нар тийш оч. Яах вэ? Эскалатор руу очоод нэг хувцас өнгөс. Яаж вэ? Өөрөөсөө музейн амьд үзмэр бол. Яаж болд юм? Цалингийн мөнгөнд аваад идсэн ус та нар яах юм? Та чи тоглоом хийгээд дагуу яа. Цаадуулд очих. Хаштай эрүүл өвчтэй. Нөгөө дарга та үний яриад байна уу? Болохгүй. Энэ гадаадын жуулч чинь аюултай. $1 гэхгүй. Дараа нь шүүх цагдаа сэргийлэх бол амар юм бол. Орон зургийн галерей одоо ямар хүн зогсоогоод үзүүлэлтэй. Тэр хамаагүй манай музей онцлог гэж ярихгүй юу? За хийж болох юм да. Шинэ музейн тайлбарлагч бол. Гэхдээ би гадуур дотор ажил үздэг болохоос музей Та бас ингээс хоол хороодог байх шүү. За дарга тэгвэл тэр хүмүүс ороод Тэр музей хуучин тайлбар номогоо тэрийг хараад унш. Би эднийг нэг дарга би тэгвэл аргалъя. За сайн байцгаана уу. За манай музейгээр тавтай үйлчлүүлээрэй гэж та бүхнээсээ хүсье. За тэгэхээр одоо энэ музейд Монголын өнгөрсөн үе ба одоо үеийг хамарсан олон сайхан түүхийг өрнүүлсэн сайхан уран зургийг тавьсан байгаа. Ингээд хамгийн ихэнд үзүүлэх та бүхэндээ үзүүлэх гэрэл зураг маань одоо Монголын хамгийн өндөр тооцогддог өндөр гомбор гэж хүний зургийг үзүүлэх гэж байна. Ингээд өндөр гомборын зургийг хамтлаа сонирхъя. За өндөр гомбор гэж юу юм бэ? 2 м 16 см өндөртэй юм хүн байсан. Одоогор түүний гэр музей Сэлэнг аймгийн Алтан булыг сумд хадгалаастай байдаг. Харин одоо түүний доор зогсож байгаа энэ 2 хүмүүний одоо нэр ус нь одоогор тогтоогдоогүй энэ 2 хүн байна. Нарийн сайн ажиглах бол наадтад нь зогсож байгаа ламын одоо гутлан буруу зүрүү харсан байна л да. Үүнээс ажиглахад одоо энэ зургийг даруулгахдаа нэлээд сандарчээ гэсэн дүгнэлт гарч байна. Харин цааталт нь зогсож байгаа тэр одоо нүдэтэйс зохиулсан нөхөр бол за одоо саяхан манад айлчтай ирсэнтэй Францын нэр дэвдэмтэн Жан Бальзак гэдэг хүн нэвт харагддаг дурангийн тусламжтайгаар за энэ хүн бол одоо энэ зургийг авахлахдаа дээд дотоороо дотоож өмсөөгүй хүн байна гэсэн судалгааг үлдээгээд явсан байна. Ийм сайхан өндөр гомбор буюу түүний нөхөд гэсэн сайхан гэрэл зураг манай музей хамгийн ихэд барьжээ. За баярлалаа. Ингээд та бүхэнд дараагийнхаа тайлбарт оръё. Энэ юу вэ гэхээр одоо Монгол хүн бүхний мэддэг нэгэн хааны баримл байгаамаа. Энэ бол Манжин үеийн хаан буюу Энх Амгалан хааны баримл. Хамтдаа сонирхъя. Энх Амгалан хаан. Амар хаан байна даа. Энийг даа муу яагаад байгаа бэ? За тайлбарт оръё. Тэгэхээр Манжин үеийн хаан бол одоо өврөөрөө дүүрэн хүүхэд багчуудыг суулгасан байдаг юм дээ. Ийм сайхан цайлган цагаахан сэтгэлтэй хүүхдэд их хайртай ийм хаан байсан. За яг манад одоо хадгалагдсан одоо энэ Амгалан хаан бол одоо хадгалтын дүрм зурчигснээс болоод өвөр дээр сууж байсан хүүхдүүд нь унж хагарсан байгаа. Ингээд бид нар энийг нөхөж одоо энэ хөөрхөн хүүгэлдэй болоод чихмэл тоглоом туулаануудыг оронд нь тавьсан байгаа шүү зүгээр ойлгороо. Хэрвээ эргэжил ирэх юм бол бид нар капитал засварт оруулаад та бүхэн үзэж болно. Тийм ээ энэ бол Энх Амгалан хааны сайхан баримл байлаа. За баярлалаа. За ингээд дараагийн зургийн тайлбарт оръё. За энэ бол Монгол хүн бүхний үзэх дуртай киноны нэгэн хэсэг байгаа. Одоо Монголын хамгийн анхны гэж хэлэгдэж болох Сэрэлт киноны фото агш юм аа. Ингээд Сэрэлт киноны нэгэн хэсгийг хамтдаа сонирхъя. За энэ зурган дээр бол одоо монголчууд анх удаага бөмбөг гэдэг зүйлийг гайхан алмаарч байгаа энэ хүүхдүүдийн сайхан зураг байна. Өшөөл илүү сайн гайхмаар байна да. Өшөө сайн гайхаад өгмөр байгаа байхгүй юу? За болж байна. Энэ хөвсөн өөрчлөгддөг зураг шүү та бүхэн гайхаж магадгүй. Сэрэлт киноны фото агш байна. За баярлалаа. Ийм сайхан зураг байгаа ба сайн зураг байна. За харин одоо та бүхэндээ үзүүлэх.
дараагийн нэгэн үзмэр маань монголчуудын бид бүхний одоо хайрлан хүндэлдэг хаттуудын нэгийг төлөөлүүлсэн эртний үзэсгэлэнтэй хаттуудын төлөөлүүлсэн хоёр үзэсгэлэнтэй хатны зургийг хамтдаа сонирхъё. Хоёр үзэсгэлэнтэй хат. Ой, эмэгтэйчүүдээс олохгүй яасан бэ хоёроо? Ой, дарга сууж штэ цаатал. Даргач одоо өөрийгөө царайдаг гэж бодсон юм да. За би тайлбарлая. За тэгэхээр цаатлын тэр үзэсгэлэнтэй хатнаас эхлээд тайлбарлая. За цаатлын хатан бол одоо сайн ноён хотогтын Данзангийн 3 дахь хатнаар томилогдож байсан. Чанцал дулам гэдэг нэртэй хатан. 19-нд авсан юм сайхан зураг байх нэ. 19 настай гэхэд нэлээд жоохон оврч царайдаг хүн байсан. Тэгэхээр энэ хатан бол нэлээд догшин ширүүн ааш хараншинтай юм хүн байсан л да. Дорц гаралтай хүмүүсийг бол нэлээд одоо загнаж, замдарч, зодож кайф авдаг юм хатан байсан. Одоо түүний амьдралын сүүлийн хэдэн жилүүдэд тэрээр бор дарсан нэлээд шурамтаа орсон гэж түүхэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бас. Уусныхаа дараа агсан сохтуу тавина гэдэг бол үзүүлж өгдөг хатан байсан да юм. За ямар сандал саранд бие шарнаа гэд нүцгэлээ зогсчихсэн түүхтэй хатан шүү дээ. Нэгэн удаа бордарсыг хэдрүүлэн сөгснөөс болоод Ахтморинда 10 бээр газар чирэгдэж насан эцэлсэн гэж түүхэнд бас бичигджээ. Тэгээ түүний тухай ард түмний дунд халамцуух яваа чанцал дулам минь хаа нэгтэй хоноо байлгүй дээ. Ууж яваа чанцал дулам хатан минь уяан дээрээ тасраа байлгүй дээ гэдэг дуу хүртэл домог болон үлдсэн байдаг юм ард түмний дунд. Харин одоо наадлын хатны тайлбарт оръё. За, наадлын үзэсгэлэнтэй хатны нэр бол одоо Дари сүрэн гэдэг нэртэй хатан байна. Дари сүрэн хатан бол өөрийн булцгар бие бумбгар хацар тэнэг дүүхэн төрх инээж байгаа унтчнуудаа гэмээр игдүүтийн аргагүй царайгаар халахын ирчүүдийн зүрх сэтгэлийг байлтан дагуулж байгаасэн ийм хатан байсан. Гимн үе ухаан алдаж ундаг өвчтэй байсан. Түүний энэхүү өвчний эдгэхийн тулд баян эцгийн сайн отож маранбуудыг дуудсан боловч тусыг хис олсны үндсэндээ 1833 онд буюу 21 наснда таалал төгссөн ийм түүхтэй хатаа. Түүний одоо таалал төгссөн шалтгаан бас өөрөө тийм л да. Юу вэ гэхээр нэгэн өглөө өөрийнхөө үзэсгэлэнтэй царийг голын усанд толтон харахаж тонгоож байгаа толгоондоо дийлдэ живж өгсөн гэж одоо бас зарим нэгэн эрдэмтэд үздэг. За ийм хоёр үзэсгэлэнтэй эрдний төлөөл болсон хоёр үзэсгэлэнтэй хатан байна. Тийм энэ бол монголчуудын бахархал юм шүү. Та баярлалаа. Бид музейд Монголын төдийгүй гадаадын олон олон сайхан уран зургийг тавьсан үүний нэгэн жишээ. Орос орнд дэлхийн 2 дугаар дайны үед турж өгсөн хүүхэд хэвэрсэн эцэг хүний хайрыг харуулсан сайхан зураг байгаа. За энэ зургийг та бүхэн одоо харна уу? Турж өгсөн хүүхэд хэвэрсэн хоёроо тарганыга тэмэрсэн байж та хоёр тэнэгөө яадаг. Чи дийлэхгүй шүү дээ гэргийн аваарай. Эргээд нэг харъя. Энэ зургийг харахад үнэхээр дайн гэдэг ямар аимшигтай аюултай зүйл үү гэдэг үнэхээр үнэртэж байна. Эцэг хүний хайрыг харуулж чадсан сайхан зураг юм аа. Турж өгсөөгөө дэмэрсэн эцэг хүний хайр байна. Баярлалаа. За, ийм нэг сайхан зураг байна бас. За, ингээд одоо дараагийн зураг бол одоо их хүний илбэрэл хайр, нэмжин цагаан, цайлган сэтгэл гэж юу гэдгийг тод томрон дүрсэлж чадсан нэрц зураач Амгалангийн зурсан сайн байна уу ээжээ гэдэг зургийн тайлбарт одоо бүгдээрээ хамтдаа оръё. Сайн байна уу ээжээ? За энэ хүүхэд нь арай томцсон байна да. Ногоон торгон дээлрийг хичнээн жилж хоёул одоо нартаа сартаа ороод нь хичнээн жилж амьдралаа гэдэг дууны мөр өөрөө ирэхгүй миний амд орж ирж байна. Гэхдээ энэхүү зургийн тайлбарыг бас зарим нэгэн эрдэмтэд нөгөө талаас нь тайлбарласан байдаг та бүхэндээ хэлье. Юу вэ гэхээр энэ зурган дээр байгаа ногоон торгон дээлтэй үсгүйг одоо нэлээд явдалтай эмэгтэйгээр тайлбарласан шүү. Юу вэ гэхээр одоо энэ хүүхэн урд өдрийнх нь оройн хүүдээ усанд явлаа гэж худлаа ярьж гараад нэг газар хончоод маргааш өглөө мандах нартаа зэрэгцээд ороод ирж байгаа ийм зургаа гэж тайлбарласан байдаг. Тийм энэ бол нэр зураач Амгалангийн зурсан сайн байна уу ээжээ гэдэг сайхан зураг байна. Баярлалаа. Ийм сайхан зураг. За ингээд одоо дараагийн зураг бол Монголын хамгийн анхны эротик гэж хэлж болох ийм зураг байна. Энэ бол нэр зураач Марзан Шармын зурсан Монголын нэг өдөр гэдэг гайхамшигтай гайхалтай зургийг та бүхэндээ сонирхуулъя. За харъя. Манайхан ч өстө дуртай байранд авцсан баг шүү дээ.
За энэ зурган дээр бол одоо нүүдэлчин монголчуудын аж ахуй амьдралыг харуулсан ийм сайхан түүхтэй зураг. За энэ зургийн үйл явдлыг бол та бүхэн надаар хэлүүлдэггүй сайн ойлгож байгаа. Зургийн голд бол нэлээд том тесрэлт болж байна. Энэ зургаас үүдээд бас Монголын хамгийн анхны эротик зураг гэж нэрлэснийг бас хэн байг гэх вэ? Тийм ээ, энэ бол Монголын нэг өдөр гэдэг сайхан зураг байна. За баярлалаа. Яа, ийм сайхан зураг байна. Ийм сайхан зураг тийм. Ингээ та бүхэндээ одоо сүр хүчит Монголын сүлд хиймэр болсон 90 хиймэр Монголын үндэсний бүгчүүдийнхээ зургийг одоо хүргэж байна. Энэ юу вэ гэхээр үе үеийн бүгчүүдийн онцлогийг харуулсан сайхан зургуудаас одоо та бүхэндээ түүрлэн хүргэж байна. Ингээд хамгийн ихний зураг бол ардын хувьсгалаас өмнөх үеийн хүчтэй авар гарсан заануудын зураг байна. Харуулъя. 18-19-р зууны үеийн манай хүчтэй авар гарсан заануудын дэвээ шаваа энэ зургнаас харагдаж байна. Энэ үеийн бүгчүүд бол нэлээд булчин шөрмөслийг турхай автар их хурдны шалангаа хөдөлгөөнтэй энэ бүгчүүд байсан. За зарим нэгнийхэн зодог шуудгийг магтсан байгаа та бүхэн зургийн голын хүнээс сайн харж байгаа. 18-19-р зууны үе буюу ардын хувьсгалаас өмнөх үеийн авар гарсан заануудын маань дэвээ шаваа харуулсан сайхан зураг байна. Баярлалаа. Яа. Alors та бүхэн хамгийн сүүлийн зургийг үзүүлье. Энэ юу вэ гэхээр одоо үе буюу орчин үеийн манай бүгчүүд маань хэрхэн хувьсан өөрчлөгдөж вэ гэдэг зургийг хамтдаа сонирхъё. Орчин үеийн бүгчүүд. За орчин үеийн манай Монголын хүчтэй авар гарсан заанууд маань өөрийн биеийн жин болоод өөрийн биеийн маасанд түлхүү анхаарал тавьдаг болсон энэ зургнаас ажиглагдж байна. Баярлалаа. Тийм энэ бол сүр хүчит Монголын сүд хиймэр байна. За ингээд манай зургийг одоо Good кайдрээ маань өндөрлөж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Манай зорчны өрөөнд төр сандуу энэ шиг бүгдээр орцгоо. Бараа. Юу тайлбарлахыг бодоо. Юу бодоо. Бараа. Шимоо юу тайлбарлаад байгаа бараа. Шийдэр өндөр гонгор дээр дотоочтой үний чинь дотоож үгзаалаад байгаа юм шүү дээ. За уучлаарай хэлэх өөр үг олдохгүй. Би наад чи дараа хэлж байгаа цалин гэж 20% яриад мэдв. Би өөр гэрээ бичвэл мэдв. За хөөе. Зүгээр би тарахтаа ууцаад тийм аа. Японууд юу гэж хэлдэг. Хөвтэй. Сайн байна. Үзмэр болж чил гэж. Нэрээ. Яах юм ч одоо тий. Дараа чи дараа ярьж. Яасан. За дараа миний наа. Энэ цалингийн 20% ярина шүү та. Юм одоо нэр хэтгий хамаагүй дарж болоод юу юм бэ чи одоо. Энэ байна. Чи яаж авсан чанцлал юм бэ? Чи одоо тэр сар марн бие шаарддаг. Өрн болсон чи мэдгүй шүү дээ Японууд. Уучлаарай дарга. Хэлэх үг олдохгүй болов. Арай та нар тэр хатан бат та нар хахад яах юм бэ? Харин тий. Би хоёр үжигсэлтэй хатаа гэсэн чи батад хоёр сууж байгаа байхгүй юу? Би чи нөгөө батагаасаа үзэсгэлтэй байгаа ба. Харахгүй чи тааралтай угтаад өгсөн шүү. Дараа энэ нэг юм чи сая харахгүй надад додоо шуудаг болоод та. Тэр ихтэй ямар Шатгүй яах юм. Чи яг шуудгийн өмсчдэг юм бэ чи. Гү зодгийн өмсөл надад урд хоёроо яах вэ? Урд хоёр гэж юу вэ? За. Чиний хамгийн дуртай юм. Харин тийм ээ. Яг л наа чи нөгөө сайн байна уу ээж дээр айгу хөөр гарч ирсэн шүү. Тэрэн дээр ястой яг байгаагаар гарсан. Яг нэг хүүхдээ голгчээд явж ирээ чи. Шүнжин шоуж гэж. За битээ угтаа миний тоглоом. Аяа, чи чаар намны фигуртэй шаар юм. Угаа би харин танд баяр хүргэх гэж тарах. Стич баяр хүргэе. Япончуудад бүх үзмэр таалагдсан. Тэр байтугай энэ нэг сарын сүүлээр энэ үзмэрийг чинь авч яваад Японд үзэсгэлэн гаргамаар байна гэж. Үний яриад юм уу? Үнэн байлгүй яг гоо ялангуяа хоёр үзэсгэлэнтэй хатны зургийг хэдэн тавья гэж байна. Хотлоо байж хотлоо. Хэрвээ Японд руу явдаг юм бол та нар тэр гатан матан болно шүү. Тэгээд дараа энэ сарын бүгсэр одоо би ингээд Япон таллаад авчих юм уу? Яаж гарсан яг тэр хүрэл байна. Тийш тий. Цаадуулд очих л да. Би ерөөсөө Орж байгаа цаа орж уулзаад Юу хий дараа? тэр гадаад паспортаа би Яа, гадаад паспорт авахгүй юм. Харанд бие шарнаа гэд нүцгэлээ зогсож ирсэн түүхтэй хатан шүү дээ.
Нэгэн удаа гор дарсыг хэдрүүлэн сүгснээс болоод Ахтморинда 10 бээр газар чирэгдэж насан эцэлсэн гэж түүхэнд бас бичигджээ. Тэгээ түүний тухай ард түмний дунд халамцуух яваа чанцал дулам минь хаа нэгтээ хоноо байлгүй дээ. Ууж яваа чанцал дулам хатан минь уяан дээрээ тасраа байлгүй дээ гэдэг дуу хүртэл домог болон үлдсэн байдаг юм ард түмний дунд. Харин одоо наадлын хатны тайлбарт оръё. За, наадлын үзэсгэлэнтэй хатны нэр бол одоо Дари сүрэн гэдэг нэртэй хатан байна. Дари сүрэн хатан бол өөрийн булцгар бие, бумбгар хацар, тэнэг дүүхэн төрх, инээж байгаа унтчнуудаа гэмээр игдүүтийн аргагүй царайгаар халахын ирчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байгаасэн ийм хатан байсан. Гівэн үе ухаан алдаж ундаг өвчтэй байсан. Түүний энэхүү өвчний эдгэхийн тулд баян эцгийн сайн отож мааранбуудыг дуудсан боловч тусыг хис олсны үндсэндээ 1833 онд буюу 21 наснда таалал төгссөн ийм түүхтэй хатаа. Түүний одоо таалал төгссөн шалтгаан бас өөрөө тийм л да. Юу вэ гэхээр нэгэн өглөө өөрийнхөө үзэсгэлэнтэй царийг голын усанд толтон харахаж тонгоож байгаа толгоондоо дийлдэ живж өгсөн гэж одоо бас зарим нэгэн эрдэмтэд үздэгий. За ийм хоёр үзэсгэлэнтэй эрдний төлөөл болсон хоёр үзэсгэлэнтэй хатан байна. Тийм энэ бол монголчуудын бахархал юм шүү. Та баярлалаа. Бид музейд Монголын төдийгүй гадаадын олон олон сайхан уран зургийг тавьсан үүний нэгэн жишээ. Орос орнд дэлхийн 2 дугаар дайны үед турж өгсөн хүүхэд хэвэрсэн эцэг хүний хайрыг харуулсан сайхан зураг байгаа. За энэ зургийг та бүхэн одоо харна уу? Турж өгсөн хүүхэд хэвэрсэн хоёроо тарганыга тэмцсэн байж та хоёр тэнэг бай яадаг. Чи дийлэхгүй шүү дээ гэрлийн аваарай. Эргээд нэг харъя. Энэ зургийг харахад үнэхээр дайн гэдэг ямар аимшигтай аюултай зүйл үү гэдэг үнэхээр үнэртэж байна. Эцэг хүний хайрыг харуулж чадсан сайхан зураг юм аа. Турж өгсөөгөө дэвэрсэн эцэг хүний хайр байна. Баярлалаа. За ийм нэг сайхан зураг байна бас. За ингээд одоо дараагийн зураг бол одоо их хүний илбэрэл хайр, нэмжин цагаан, цайлган сэтгэл гэж юу гэдгийг тод томрон дүрсэлж чадсан нэрц зураач Амгалангийн зурсан сайн байна уу ээжээ гэдэг зургийн тайлбарт одоо бүгдээрээ хамтаа оръё. Сайн байна уу ээжээ? За энэ хүүхэд нь арай томцсон байна да. Ногоон торгон дээлрийг хичнээн жилж хоёул одоо нартаа сартаа ороод нь хичнээн жилж амьдралаа гэдэг дууны мөр өөрөө ирэхгүй миний амд орж ирж байна. Гэхдээ энэхүү зургийн тайлбарыг бас зарим нэгэн эрдэмтэд нөгөө талаас нь тайлбарласан байдаг та бүхэндээ хэлье. Юу вэ гэхээр энэ зурган дээр байгаа ногоон торгон дээлтэй үсгүйг одоо нэлээд явдалтай эмэгтэйгээр тайлбарласан шүү. Юу вэ гэхээр одоо энэ хүүхэн урд өдрийнх нь оройн хүүдээ усанд явлаа гэж худлаа ярьж гараад нэг газар хончоод маргааш өглөө мандах нартаа зэрэгцээд ороод ирж байгаа ийм зургаа гэж тайлбарласан байдаг. Тийм энэ бол нэр зураач Амгалангийн зурсан сайн байна уу ээжээ гэдэг сайхан зураг байна. Баярлалаа. Ийм сайхан зураг. За ингээд одоо дараагийн зураг бол Монголын хамгийн анхны эротик гэж хэлж болох ийм зураг байна. Энэ бол нэр зураач Марзан Шармын зурсан Монголын нэг өдөр гэдэг гайхамшигтай гайхалтай зургийг та бүхэндээ сонирхуулъя. За харъя. Манайхчста дуртай байрлал авсан баг шүү дээ. За энэ зурган дээр бол одоо нүүдэлч монголчуудын аж ахуй амьдралыг харуулсан ийм сайхан түүхтэй зураг. За энэ зургийн үйл явдлыг бол та бүхэн надаар хэлүүлдэггүй сайн ойлгож байгаа. Зургийн тэрүүгээр нэг согтуу анаа шиг л байна. Чи хүнийг тасраад ундаг да. Тасахгүй тэгээд яваад. Яа ямар муухай бүжиглдэг юм. Яг тэр голын ширээн дээр очиод тэр ууцны тэр хонгон дээр нь гараад тавиад бүжиглээ. Тэр ууцыг одоо юу гэж санаад байгаа юм. Тэр боогны орой дээр байгаа шар тосыг толгой дээрээ тавиад ингээд нэг тосоо. Арайш тэрийг байлгуудаа дарах байд. Өдрөлийг тэрүүгээр нэг босцсон уул боог ингээд яваад. Уул боог гэсээс дараач бүр тавган дээрс нь хоёр уул боог ууландаа ичээр бүр конкигоор болгоод явсан юм даа. Аа зэгтээ одоо хутлаа ярихгүй яг чи. Би тэрийг хараагүй. Чи над нүдама яац. Одноо шгсөө өчтөр. Нэг нүдийн адилхан болох юм уу яах юм. Чи энэ одоо ямар байлаа? Манай авга намайг сүүнд оруулдгийг.
Тэр нөгөө найр хийж байгаа яаж том шаацсан баартай хайрыг тавьсан. Тэрэнд би усан дорно гэж ингэж зогсож байгаа. Би юу? Марагтайхан байж та. Чамайг яг шомбоход үсэрхэж би барьж авсан шүү. Оо яа арчаагүй юм шүү. Наад ууж иж байгаа марагтайхан байж шүү. Юу бүгд л бадарцгаасан юм те. Таач бүр огт гимгүү шүү байх чи. Хатам аав хандраад байгаа мó яа. Ямар ч бүжиг болсон аавтай нь очиод ингэ зогсож. Лаав бас дуртай. Хөл муутай гэж ингэ хэрэг тоороод ингэ очих. Би яах вэ? Бас төвний чи бас уран мурмын бодоол хөрхий бас аятайхан сэтгэл санаа сайхан байг гэж бодоод л. Тэр одоо бүжиглж гэнэ үү? Хөлн газар өрөхгүй л хэлдэж байна. За таа ч гэсэн согтохороо давтаргүй юм байдаг шүү. Чатар дээр яаж байгаа юм? Баян болоос гараад хам хувцас тайлж шийдээ. Шалбаа тэрийгээр ингээд давхаад сард вэ шаарга шорон дээр өнгөрөөл. Тэгж давтаргүй ч болохгүй шүү. Сарнд би шарж боломгүй л шүү. Муухай хорсд юм бэ. За яг би сарнд би шарж. Та тэр зам дээр хэвдэж 20-30 машин төвчдөг нь яаж байгаа. Түрүү төөтөө ярьсан ямар олон ярьдаг боловч тийм. Яг тэрийг хөвчээд. Тэр нэг машин гэж орсон наа сохтоо өгнө аваач гэдэг. Би бүгдтэй хэрүүл хэлээс та нар уудгүй юу? Марагтайхан баймар биш. Юу өмсцээ би чи. Ой, тэр өвдөр гарахгүй арихч тэгээд тэр цамцын үсэ гараад. Чи ямар баялаар согтдог юм бэ? Ер нь манайхан зэрэг сайхан согтдог юм алгаа. Хамаг хувцас тайл согтох юм. Өчигдөр би нэг шансан тороо ичсэн надаа. Сэрэ гутг бариад шансан тороо дээр очсон. Торооны оронд энэ хэвчихлээ шүү. Хамаг хувцас тайлсан. Яавал ямдаа зууцсан ингэж асуусан. Ямар муухай адилхан гэж. Яав эднээсээ санагддаг л. Аанаас чи. Тэгвэл баг тусал хийсэн баг. Эггүй хамдурч байгаа чи. Аанаас юм бэ чи. Гэмтэр аа. Яаж? Машин хүргүүлээ. Яа. Тэр өчтөр ресторанаас гарч яваад тэгээд юудтай маргаата цамцтай байсан шүү дээ. Тэргээ өмсөж цагдаад мэддэггүй тэргээ өмсдөй болсон байхгүй. Тэгээд зам төвшүүдийн зам өндөр гарч явсан чинь эндээс нэг машин аяга торсон. Юу машин болоо харахад ингэ эргээ харахад мадгаа дотор эргээ харчихсан. Тэр тас. Ингээ мадгаа дотроос эргэж хармаар юм байна. Зам барахтаа мадгагаа буулгаж юм байна. За энэ хар архи чи энэс хойш муухай болий. Би ямар аймар юм бэ? Бушуухан маргааш болоос. Ариг ухаболий гэж заална мөн чи надад арилтаасаа нэг давтартайгаа шиг сурмаар юм да. Ямар муухай чи. Яасан? Байгуулсан гавьяа гарахгүй чи юу дам. Ийм болоо ицсэн. Хин? Чи Би юу? чамаас өөр юм бэ би. Өчигдөр баян годоос гараад л одоо бас согцсон юм байдаг. Такси барьчихгүй такси барьлаа төв зам дээр гараад. Сууд шиж. За. Чи суугаад такси гадуур буцаа шууд зам дээр дэлгээд тэгээ шууд боржур дэлдэл үтээ замын боржур дээ. Яна тасарсан байж тий. Тэгээд гэртний өргөд үгүй яасан бэ намаа? Эртний өргөж болохгүй гэж яах юм. Одноо босолтой хүү амт гараад ихтэй болчихдог гэж. Чи хин бэ намайг болгодог гэж өсдөж ирээд үрсгэж чинь тэрний муугаа өдөөсөө гутсан өдөр чөтбгээд авсан алгах чинь шүү дээ. Авгаа чи юу чинь? Авгаа юу гэж надуудаа маяа чиг юм 3 орогдоод яг голоор нь орсон төсгөл явчлаа гэж хэлэхгүй өөр гэж бодоо. Чаас янаас туучлаа. Ямар амар юм бэ? Манайха ууж идэхдээ жоохон хэмжээ хязгаартай. Ямарваа нэг юм тохируулж хэрэгэл сурал та. Яагаад юу наш чиг хэрэгж болдгүй юм? Би ол дандаа л тэгж тохируулж хэрэгэлдэж шүү дээ ер нь бол. Яна энэ хүүхд чи яаж ингэж ярьж чадж байна? Жинхэнэ давтаргүй зүүх чи шүү дээ. Яна би яасан? Яс. Бидээ өөрчлөлтөр нэгэнд хурмаа хийж байгаа залууг чи цоо ширтээд ямар ч аяас хажууд нь ингэж гуйлж үжиглээ гэсэн. Хурмилж байгаа хүүхний зүүг чихүү өрсөндөө чи чаа. Өш манайха өчигдөр хөрмөн дээр би яасан бэ? Чи ч өчтөр хөрмөн дээр байгааг өөрчигдөр шаас огтоо явсан эсвэл солиороод байгаа. Тийм үү? Үгүй дарга. Дарга. За сахар мас нүмний дарга. Голцгоороо салахгүй яагаад. Даргын нүрам чи яагаад байж Яагаад байгаа? вэ дарга? Гэртээ хараагүй явж байна. Хаана дарга? Төрийн хамгаалалт тоноод. Төрийн хамгаалалт таны.
Ирүүлжүүлэх. За. Ямар муухай тийм нэг хүний уул шагаасан байдлаар яадаг юм бэ чи? Наад нэг балиар цагаа татаараач. Та чи яхаараа ирүүлжүүлэх том дээ. Та чи бүр таньдаг машина хай хүй зогс гэж ойлсоор байгаад суугаа явсан гэсэн шүү дээ. Үхсний тэндэг машин байх үү тийч. Ирүүлжүүлэх машиныг ингэсээр угаа суугаад явсан. Уул нь зогсоогүй. Өнгөрөө явцсан. Амуусан микронууд гээд араас нь гүйж байгаа. Улаан гэрэл дээр зогсоор хаалхын онгоолгоод орсон бөөн цагтаа. Буцаагаад хаахсан ороод ирээ гэдэг. Тэгээд цог явсан. Өөрхийн замаас над чиг нь суусаас суусан. Төмөр зам уруудад явхаар яг манай гэр харагдсан. Ах нь ингээд ууч манайх энэ байна гэсэн. А ямар такситай яваа юм. Тэгээд бас муу хүний заяа завгдчихээр эрүүлжүүлэх нь засварт ороод нээлт нь болж байгаа байна. Туу цайжлал би орлоо. Задтай бас баяр хүргэе дарах. Өө жигүүн баяр нэ. Юуд баяр гэдэг. Одоо аймаа одоо өргөдөх юм биш дарга. Очоод нэг удууд болох хэрэг гарах юм уу яа. Ховц тайлх юм биш эрүүлжүүлэх шүү дээ. Би тайлахгүй. Би бас айгуулгын дарах хүн байна гэсэн. Оо тийм үгүй. Нарийнхаа гинж гараж ирээ. Хоёр ороогоос тайлал. Та би хаач авах вэ? Би хаач авах вэ? Тэ чи юм дарах зэрэг хамаагүй байдаг юм биш. Тэгээд Наад ууж идэхэл хаа. Харин тийм ээ. Арга тайхан л байхгүй. Ахмаар л байна. Ууж чадахгүй юм бол бүр болох хэрэгтэй юу? Чи бол бүр болмоор биш. Энэ одоо ямар муухай согтдгийг. Яасан өндөр юм. Өчигдөр өмсөн дүүбэл нь ямар өндөр юм. Тэгэл нэг ирээн подвалт өмсчих. Гор түүний гэр мүзэн Сэлэнг аймгийн Алтан буугын сумд хадгалаастай байдаг а. Харин одоо түүний доор зогсож байгаа энэ хоёр хүмүүний одоо нэр ус нь одоогоор тогтоогдоогүй энэ хоёр хүн байна. Нарийн сайн ажиглах юм бол наадтан зогсож байгаа ламын одоо гутлан буруу зөрүү харсан байна л да. Үүнээс ажиглахад одоо энэ зургийг даруулгахдаа нэлээд сандарчээ гэсэн дүгнэлт гарч байна. Харин цааталтан зогсож байгаа тэр одоо нүдэд тийс зохиулсан нөхөр бол за одоо саяхан манад айлчтай ирсэнтэй Францын нэр дэвтэмтэн Жан Бальзак гэдэг хүн нэвт харагддаг дурангийн тусламжтайгаар за энэ хүн бол одоо энэ зургийг авахлахдаа нээлт дотоороо дотооч өмсөөгүй хүн байна гэсэн судалгааг үлдгээд явсан байна. Ийм сайхан өндөр гонгор боёо түүний нөхөд гэсэн сайхан гэрэл зураг манай музей хамгийн ихэд байрчээ. За баярлалаа. Ингээд одоо та бүхэнд дараагийнхаа тайлбарт оръё. Энэ юу вэ гэхээр одоо Монгол хүн бүхний мэддэг нэгэн хааны баримл байгаамаа. Энэ бол Манжи үеийн хаан буюу Энх амгалан хааны баримл. Хамтдаа сонирхъя. Энх амгалан хаан. Амар хаан байна даа. Энийг дагаа муу яагаад байгаа бэ? За тайлбарт оръё. Тэгэхээр Манжи үеийн хаан бол одоо өврөөрөө дүүрэн хүүхэд багчуудыг суулгасан байдаг юм дээ. Ийм сайхан цайлган цагаахан сэтгэлтэй хүүхдэд их хайртай ийм хаан байсан. За яг манад одоо хадгалагдсан одоо энэ хамглан хаан бол одоо хадгалтын дүрм зурчигснээс болоод өвөр дээр сууж исэн хүүхдүүд нь унж хагарсан байгаа. Ингээд бид нар энийг нөхөж одоо энэ хөөрхөн хүүгэлдэй болоод чихмэл тоглоом туулаануудыг оронд нь тавьсан байгаа шүү зүгээр ойлгоорой. Хэрвээ эргэжил ирэх юм бол бид нар капитал засварт оруулаад та бүхэн үзэж болно. Тийм ээ энэ бол Энх хамглан хааны сайхан баримл байлаа. За баярлалаа. За ингээд дараагийн зургийн тайлбарт оръё. За энэ бол Монгол хүн бүхний үзэх дуртай киноны нэгэн хэсэг байгаа. Одоо Монголын хамгийн анхны гэж хэлэгдэж болох Сэрэлт киноны фото агш юм аа. Ингээд Сэрэлт киноны нэгэн хэсгийг хамтдаа сонирхъя. За энэ зурган дээр бол одоо монголчууд анх удаага бөмбөг гэдэг зүйлийг гайхан алмаарч байгаа энэ хүүхдүүдийн сайхан зураг байна. Өшөөл илүү сайн гайхмаар байна да. Өшөө сайн гайхаад өгмөр байгаа байхгүй юу? За болж энэ хөвсөн өөрчлөгддөг зураг шүү даа хүмүүс гайхаж магадгүй. Сэрэлт киноны фото агш байна. За баярлалаа. Ийм сайхан зураг байгаамаа, сайн зураг байна. За харин одоо та бүхэндээ үзүүлэх
Дараагийн нэгэн үзмэр маань монголчуудын бид бүхний одоо хайрлан хүндэлдэг хаттуудын нэгийг төлөөлүүлсэн эртний үзэсгэлэнтэй хаттуудын төлөөлүүлсэн хоёр үзэсгэлэнтэй хатны зургийг хамтдаа сонирхъё. Хоёр үзэсгэлэнтэй хат. Ой, эмэгтэйчүүдээс суулгахгүй яасан бэ хоёроо? Ой, дарга сууж штэ цааталт. Даргач одоо өөрийгөө царайлаг гэж бодсон юм да. За би тайлбарлая. Тэгэхээр цаатлын тэр үзэсгэлэнтэй хатнаас эхлээд тайлбарлая. За цаатлын хатан бол одоо сайн ноён хотогдын Данзангийн 3 дахь хатнаар томилогдож байсан. Чанцал дулам гэдэг нэртэй хатан. 19-нд авахсан юм сайхан зураг байх нэ. 19 настай гэхэд нэлээд жоохон оврч царайтай хүн байсан. Тэгэхээр энэ хатан бол нэлээд догшин ширүүн ааш хараншинтай юм хүн байсан л да. Дорц гаралтай хүмүүсийг бол нэлээд одоо загнаж, зандарч, зодож кайф авдаг юм хатан байсан. Одоо түүний амьдралын сүүлийн хэдэн жилүүдэд тэрээр бор дарсан нэлээд шурамтгай орсон гэж түүхэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бас. Уусныхаа дараа агсан сохтуу тавина гэдэг бол үзүүлж өгдөг хатан байсан да юу. За ямар сандал Үхээгүй нэг юм да. Харин тийш. Оо, хормын эзэн ирлээ. За баярлалаа. Салчлаа. Орны гол эзнийг ариг уухад өнгөрөөж чадахгүй байна. Та өргөө гэж. Та нар юу яаж гэх юм? Мөн Батагхийн орны хамт олдороо хоёр зохион байгуулалтыг дарган хөдлөе гэж хөдөлсөн. Тэгээд Худургуудыг бэлгээр нуралтуулаад тахтай яа та. Тийш дээ, та тэгсэн шүү дээ. Та чи хүргэний тал хөргөгч өглөө. Миний тал хөргөө бүгдээрээ босож харцгаа яастаа. Хорд нуурлуулаад малсан шүү дээ. Тэр гайгүй. Манай ээж амьд хатан байж мэн сууж хат урд нь очиод их нүгцүүний шүлэг унших юм аа. Тий. Оо яа. Суулта хоёрын чинь амдын тасуугааштай гэсэн чи таажгүй зүсэж ирж байгаа нэг цэцэг бариад ээж таны гайдаг цагаан зогцсон чи цэцэг өргөе гэж хүзүү дээр цэцэг тавиа гэсэн шүү дээ. Тэгээд дайрны хамгуур амьсгал ивдэг. Тийш дээ, та тэгсэн шүү. Том ухаа гэдэг. инглигээ салж байгаа. Гүү. Хатан маа манаар манай тал руу нэг өдөө өөргөө дамжуулахгүй юу? За. Хөөрг явж байгаа алгавц. Хяц бούμт. Оо, босоо баялаар хулгай чимнүүдийг битээ энийг 20-20-д оруулж яа даа гэж. Харин тэгэл тэрнээс чи болоод танай тал хулгайч манай тал хулгайч битээ хуцгаар найр өндөрлөж байгаа юм чи. Өөш. Хэрмээ хулгайчиг одоо сүүч хугацах. Өөш. Хаа. Хулгайч гэснээс сая цагтаагийн газар нэг хөөрөг үлдсэн шүү. Оо, дарга тууцсан байж тээ. Хаа ч одоо юм туудаг болоо юу да? Ингээд айхад ингээд гармаалчихгүй юу та. Та яаж байгаа юм бэ? Найдвартай газар байгаа. Би ч аваачгүй. Цагтаагийн газар байж байгаа. Одоогоор ч авъя. За тэгээд тэр Хамтраа шүү дарга. 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 Ашиг. яасаар ирд юм чи. Сайн байцгаана. Гүн дараа гадаа нэг хоёр японочууд ирж байна. Хатаа уулзахгүй. Гүн манай музейг үзэх ёстой гинөө. Чи шатцсан музейгээс юу үзүүлэх гэж байна? Баяр тийм л дээ. Гэсэн чи одоо бид нэр энэ 6 сар захиалга авсан байх юм. Энэ гэрээ контрактын. Яг л одоо 6 сард ингээд гэрээ контракт хийсэн байдгийн байж. Чи үнэ л хэлгүй 7 сарын 1-нд бид ийм болдож мэдээгүй. Үзигээ ингээд шатаалж мэдээгүй гэл үнэ л. Одоо Гүн нэгсэн энэ хараа $1500 урьдчилгаа аваад ингээд. Одоо энд нь ороогдоод бид нар баларлаа штэ дарга. Өөш. Энэ мөнгийг чаваад би цалин тавьдсан шүү. урьдчилгаа гинөө. Тэгээ яах вэ? Үзүүлэх үзмэр байхгүй юм чи. Та нар тийш оч. Яах вэ? Эсклад руу очоод нэг хувцас өмс. Яаж вэ? Өөрсдөө музейн амьд үзмэр болох. Яаж болд юм? Цалингийн мөнгөнд аваад идсэн усуу та нар яах юм? Та чи тоглоом хийгээд байгаа уу яа? Цаадуулд очих. Тас одоо эрүүл өвчтэй. Гүн дарга та үний яриад байна уу? Болохгүй. Энэ гадаадын жуулч чинь аюултай. $1 $1 гэхгүй. Дараа нь шүүх цагтаас нийлэх бол амирын бол. Орон зургийн галерей одоо ямар хүн зогсоогоод үзүүлэлтэй. Тэр хамаагүй манай музей онцлог монцлог гэж ярихгүй юу? За бас хийж болох юм да. Чи музей тайлбарлагч бол. Гэхдээ би гадуур дотор ажил үзүүлдэг болохоос музей Та бас ингээс хоол хороодог байх шүү. За дарга тэгвэл тэр хүмүүс Тэр ороод музей хуучин тайлбар номгоо тэрийг хараад унш. Би эднийг нэг дарга гаргая. би тэгвэл арга яа. За сайн байцгаана уу. За манай музейгээр тавтаа үйлчлүүлээрэ гэж та бүхнээсээ үсэе. За тэгэхээр одоо энэ музейд Монголын өнгөрсөн үе ба одоо үеийг хамарсан олон сайхан түүхийг өрнүүлсэн сайхан уран зургийг тавьсан байгаа. Ингээд хамгийн ихэнд үзүүлэх та бүхэндээ үзүүлэх гэрэл зураг маань одоо Монголын хамгийн өндөр тооцогддог өндөр гонгор гэж хүний зургийг үзүүлж байна. Ингээд өндөр гонгорын зургийг хамтлаа сонирхъя.